Сүхбаатар Огт болд гэдэг 1972 оны 6 сарын 6-нд Увс аймгийн Улаан гомцонд төрсөн. 80-аас 88 онд ерөнхий боловсролын сургууль, 88-аас 91 онд Баян аймагт техник мэргэжлийн дунд сургууль, 91-ээс 93 онд Хилийн цэргийн 065 дугаар ангид цэргийн албахаасаа ам бул дөрөв эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Эхнэр манай эхнэр Хилийн цэрэгт бас надтай хамт заставаар заставын эд хариуцагч, ариун цэврийн зааварлагч, зочлуудлын эрхлэгч, тогооч, ойдлчин ер нь хийгээгүй ажил байхгүй дээ. Эрдэнэгийн баясгалан гэж хүн байдаг. Манай том хөө боловсролын сургуулийн IT инженер төгссөн. Одоо Хурд группийн туслан гүйцэтгэх компани буюу Digital Power компани IT инженер ажил хийдэг. Баггүй санхүү эдийн засгийн 3 дугаар курст одоо орох юм аа. Би 1996 онд Хилийн цэргийн 045 дугаар ангид ахлагчаар анх орсон. 96 оны 11 сард Хилийн 10 дугаар заставт харуулын даргаар очиж байлаа. 12 сард мөн тэр заставынхаа заставын урлагчаар ажиллаж байгаад тэрнээс Хилийн 2 дугаар застав буюу Үүргийн заставт шалгагч харуулын даргаар ажиллаж байгаад үүнээс отрядын төвд орж салаа урлагчийн үүрэг гүйцэтгэж байгаад давстын застав буюу 6 дугаар заставт заставын TL1-ийн харуулын дарга буюу шалгагчийн орон тоон дээр ажиллаж байгаад дахиад тэрнээс шилжээд дахиад Хилийн 3 дугаар заставт харуулын дарга хийж байгаад Хилийн 3 дугаар заставт жагсаалын даргын ажлыг тасралтгүй 10 жил хийсэн хүн байнамаа. За тэр хугацаанд Хилийн цэргийн түүхт 70 жилийн үед урилгаар оролцоод явах хугацаанд олон хурандаа олон дарга нартай явжлаа. Үүнд дэд хурандаа начин, дэд хурандаа нацагтөрж, хошууч, батнасан тэгэл зөнд ахлагч нар байна. Жамсран гээд ахлагч байна, Батхуй гээд ахлагч байна, Нарантой гээд ахлагч байна. Эдгээр ахлагч нартай Хилийн цэргийн түүхт 70 жилийн үед оролцсон. Тэр миний хамгийн дурсгалт мөч юм аа. Мөн 2003 онд Хилийн цэргийн тэргүүний харуулын дарга болж байлаа. Хурандаа Баатар гэж хурандаа ирж шагнал гардуулж байсан юм аа. Шартохоо Хилийн 3 дугаар застав буюу Шартохоо харуулыг Хилийн цэрэгт тэргүүний харуул болгож байлаа. Ажиллах хугацаанд Хилийн зөрчлүүд бол зөрчлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд зөндөл хил туссан мал буюу Хилийн зөрчилд нөлөө оролцож ажиллаж миний одоо ер нь харуулын дарга хүний үүрэг хэмжээнд ягж ажиллаж байлаа. Үеийн дарга нарыг дурсаж ярихгүй одоо гөлгөө хуранд анх бид нэрийг одоо 30 хэдэн залуучуудыг анх Хилийн цэрэгт авчилаа. 045 дугаар анги. Тэр бол ер нь одоо тэднэр дотроос одоо миний үеэс дэд хурандаа алт үе гэж байна. Дэд хурандаа тулуу тухтах гэж байна. Одоо хошууч, ахлагч ер нь одоо миний үеийн одоо 30 хэдэн хүн орсноос тэрнээс одоо ер нь ахлагчаар явсан хүн ер нь цөөхөн байгаа. Ер нь ихэнх нь өвчөөрөд болсон байгаа. Тэднэртэй бас одоо үе хамт ажиллаж тусгалтай үе зөндөө байна л да. Дарга нар сайн дор хурандаа байна. Одоо Хилийн цэрэгт генерал болсон. Өөр Батцэг хурандаа гэж тэр Батцэг хурандаа гэдэг хүн бол ер нь одоо хүний хөдөлмөрийг бол би үнэлдэг хүн гэж би өвдө тооцдог. Ягаад гэхээр би Хилийн цэрэгт бол ажиллах хугацаанд бол ер нь одоо хүний хийсэн ажлаар нь дүндэг тэр зарчим бол ер нь Батцэг хурандаа л ер нь манай отрядад ер нь дэлгэрүүлсэн байх гэж би боддог. Хилийн 3 дугаар заставд ажиллаж байхад би тусдаа юуны харуулын даргын тусдаа цэргүүд нь тусдаа галтгоон тусдаа тийм харуулын байрыг анхны харуулын байрыг би хар хүндийн харуул гэж анх тогтчуулж ийм хийжлээ. Тэгээд тэр хийсэн ажлыг минь үнэлж намайг Хилийн цэргийн авраг харуулын дарга Хилийн цэргийн түүхэд 70 жилийн үед явуулсан би Батцэг дарга бодож явдаг юм аа. Увсын отрядоос шилжээд Хилийн 019 дугаар хурандаа лагүйсөрн сүүлд Хил хамгаалах ерөнхий газрын командлагч болсон. Тэр дарга дээр ажиллаж байгаад дахиад
Килийн 151-р ангиуд шилжээд килийн 151-р ангиас ангид хурандаа ган болд гэж хурандаа дээр очижсэн. Тэр маань бас генерал болж ирсэн. Би ер нь зөндөө олон мөнгөн жин хурандаа байна. Энэ дурсаад ярих юм бол зөндөө олон хурандаа нартай генералтай ажиллаж ирсэн. Үеийн хилчин генерал хурандаа тэр үеийн дарга нартай энэ түүхэд ийм ярилцлаганд оруулж байгаа. Энэ улсын ахмадын хорооны дарга, Бат Эрдэнэ даргаар бид хэрүү бид Бат Эрдэнэ дарга ийм ярилцлага хийгээг болсон бол би намайг ийм юм хийжсэн үү, яажсэн үү хинч мэдэхгүй шүү дээ. Тийм учраас дурсахгүй өнгөрч болохгүй Болдбаатар дарга одоо энэ байна. Бид нарыг одоо энд нэгтгэж байна. Бат Эрдэнэ дарга одоо ингээд ийм ярилцлага аваад одоо ингээд өөрийнхөө ажлыг завж хүлээ гаргаад ингээд ярилцлага хийнэ гэдэг чинь бас энэ хүн чинь бас алтан цагаа бас биднэрт зориулж штэ. Тийм учраас энэ ийм их хурандаа нар ийм генералуудыг дурсахгүй өнгөрч боломгүй юм аа. Миний яста хайртай хоёр найз Ахлагч Батцуур, Ахлагч Чинбат бид гур бол энэ ангид бол түүх намтран бол бэлдсэн гурван юм аа. За ингээд тэтгэврт 2016 онд тэтгэврт гараад нэг 10 тоног амраад тэгээд одоо хурд группийн үүсгэн байгуулагч буюу одоо түш эрчим хүчний сайд чөлөөсөнгөтэй уулзч уулзаа. Тэгээд би ингээд ажил хий гэсэн. За чи тэгээд ажил хий гэж бодож байгаа бол тэгээд одоо чинь чам тохирох ажил бол одоо харуул хамгаалтан чи тэгээд харуул хамгаалтын ажлыг үргэлжлүүлээ гэсэн. Тэгээд би харуул хамгаалт анх ээлжээ ахлах хийгээд тэгээд түүнээсээ би өөрийн гисэн харуул хамгаалтын алба байгуулад одоо 9 дэх жилийн үеэр үзэж байна. BSG Кемер гээд харуул хамгаалтын албатай энэхүү ярилцлагыг авсан Килийн 245 дугаар ангийн ахмадын дарга Дэдхурандаа Бат Эрдэнэ даргатаа баярлалаа. Мөн бүх генерал, бүх хурандаа, бүх ахлагч энгийн ажилчнуудаа баярын мэнд хүргэе. Удахгүй Килийн цэргийн түүхт арга хэмжээ болох гэж байгаа учраас одоо та бүхэндээ баярын мэнд хүргээд энэхүү ярилцлага ингээд өндөрлөө. Та бүхэнд баярлалаа.